Хүний амнаас эд хөрөнгө хамгаалж чухлаа ойлгож байгаа. Гэхдээ саарл чонын байгальд гүйцэтгэж байгаа үүрэг бол үлэмж ихштэй. Ер нь бол байгальдууд илүү юм гэж байхгүй. Энэ тоо толгойг зохицуулдаг, мал хүний гоцалдуур төвснөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг байгалийн хамгийн чухал зохицуулагч бол чон гэж үзэж байгаа. Монголын нөхцөлд. Тэгээ тоо толгойн судалгаа хийгээд зохицуулт хийх бас боломж байгаа талаар байгаль орчны сайд байсан Батэрдэн гишүүн бас санал хэлж байна. Хуулийн дээр ч бас ийм зохицуултууд байгаа. За би нэгдүгüүрт нь олон улсын байгаль хамгаалалт байгууллагууд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь санал авсан уу гэдгийг нэгдүгüүрт асууя. За хоёрд нь амнаас мал сүргээ хамгаалах зорилготой байсан гэдгийг яаж нотлох вэ? Энэ дээр ямар зохицуулт байгаа вэ? Энийг хууль санаачны хувьд юу гэж харж байна? Нэг, хоёрдугаарт нь би энэ хариултаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас заавал мэргэжлийн яам бол хариулах ёстой гэж үзэж байна. За эндээс юу харагдаж байна гэхээр Монгол улс чим өргөн удам нутагтай 1,500,000 км квадрат нутагтай. Монгол улс 21 аймагтай. 21 аймгийн нэг аймаг нь Өмнөд Солонгосоос ихэд том нутаг дэвсгэртэй. Тэгэхээр энэ дээр ийм цаашдаа энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бидэнд анхаарах асуудлууд олон байна. Энэ бол зөвхөн нэг илэрлэн гэж хэлж болно. Тэгэхээр талын бүс өөр, хангаан бүс өөр, баруун тал өөр, говийн бүс өөр. Тэгэхээр энэ дээр бид нар цаашид ер нь хууль тогтоомжууд, Монгол улсын бодлогын хувьд ер нь яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээр холбогдох энэ асуудлыг хариуцсан сайдаас засгийн газрын гишүүнээс энэ дээр хариулт өгөөч гэж хүсэж байна. Бүсчилсэн бодлогын хувьд яаж явах вэ? За амтан агнах төлбөр хэдэн төгрөг төвлөрөөд тэгээ энэс хэдийн эргэж энэ амтан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг вэ? Энэ үр дүнтэй байгаа юу? Энийг байгаль орчны яамнаас асууж байна. За мөн байгаль орчны байцаагч байгаль хамгаалагчийн эрхийг яаж нэмэгдүүлэх вэ? Энэ чиг дээр ямар ажил хийж байгаа вэ? Өөрөөр хэлбэл байгаль орчны байцаагч байгаль хамгаалагч гэдэг хүнээс хүн амтан нэлээд эмээдэг. Энэ хууль тогтоомжийг мөрдүүлж байгаа хууль сахиулагчийн хувьд хүндэлдэг. За энэ хүмүүсээс ногдуулж байгаа тэр шийтгэл, төлбөр энэ нь бол нэлээд өндөр байжээж өндөр хөгжилтэй орнуудтай адилхан энэ байгаль хамгаалагч байгаль орчны байцаагч гэдэг бол их өндөр статустай байх. Бараг цагдаагаас илүү хэмжээний эрх мэдэлтэй ийм байж энэ байгаль орчныг хамгаалах асуудал яригдана. Тэгэхгүй бол амжиргааны түвшин өөр байх юм бол байгалийн баялаг руугаа ханддаг энэ лүү ордог асуудал бол байдаг байсан шүү дээ. Ялангуяа зах зээлийн шилжилтийн үед. Тэгвэл энэс хойш ч бас нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ дээр ер нь ямар өөрчлөлт шинжилт хийж байгаа вэ? Энийг бас байгаль орчны яамнаас асууя. Тэгээ дараа нь тодруулъя. За Монголбаатар гишүүн хариулъя. За Бадам сүрэн гишүүний асуултанд хариулъя. Өөртөө хамаатай гин. За баримтжуулалтын хувьд бол мэдээж энэ амнаас мал сүрэг рүү дайрсан нөхцөлд агнчих юм бол дараа нь баримтжуулалтаа хийх боломжтой. Түүнээс биш агнахаасаа өмнө баримтжуулалт хийх ямар ч боломжгүй штэ гэдгийг бол хэлээ. Гэхдээ дээр нь сая байгаль хамгаалагчдын талаар бас хөндөж байна. Энэ бол маш хамгийн зөв зүйтэй ийм санал байгаамаа. Байгаль хамгаалагчдын хувьд хэд энэ зөрчилтэй таарах юм бол ямар нэг арга хэмжээ зэвсэг хэрэгжилж болно гэж байгаа юм. Тэгсэн мөртлөө доотлолт нь тэр газ болон бие хамгаалах тийм зүйлээр хэрэгжилж болно гэж нэг тодорхойгүй юм зүйл хийгээд орхисон юм байлээ. Тэгэхээр бидний хувьд бол нэгэнт энэ байгаль хамгаалагчдын эрхийг нэмэгдүүлэх, тэр нөхцөл зөрчлүүдтэй таарлсан нөхцөлд тэр цагдаа шиг тийм эрхтэй байх талаас нь бас дараа нь энэ их хурал дээр ярилцмаар юм байлээ гэдгийг бол хэлээ. Тэгээ байгаль хамгаалагчдын тал дээр нэмээд нэг зүйл хэлэхэд байгаль хамгаалагч нь ТЗ гэдэг ангиллалтай байдаг. Заавал төрийн тусгай төрийн албаны шалгалт өгчиж
одоо ажилдаг. Гэтэл хөдөө орон нутгийн одоо яг байгаль хамгаалж байгаа хүмүүс бол зүрх сэтгэлээрээ явдаг ийм хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн төрийн албаны шалгалт одоо бас зарим дийлэнх нь бараг тэнцдэггүй. Чи төрийн албаны шалгалтанд тэнцэхгүй байна гэдэг үүднээс бол одоо хөдөө орон нутагт байгаль хамгаалагч бас ийм оронтой дутуу байдаг. Ийм учраас бас дараа нь төрийн ТЗ биш ТТ болгоод төрийн тусгай албаагч болгоод бас эрхийн нэмээд өгөх юм бол энэ байгаль хамгаалалтанд эерэг нөлөө ийм одоо болох юм байлээ гэдгийг бол бас одоо дараа нь их хурл авч хэлцмээр юм байлээ гэдгийг бол хэлье. За олон улсын байгууллагуудаас бол санал аваагүй. За гişүүд. За Бадамсрын гişүүн тодруулжсоё. Байгаль орчны яамнаас олон асуулт асуусан. Тэн дараа сонссон байгаа. За байгаль орчны сайд чөлөө тоглоо. Тэ гадагшаа явсан те. Гадаа томилттой явсан. Яамнаас төлөөлөд хариулах уу? За ажлын хэсгийн 9 дугаар микрофон. Бадамсрын гişүүний асуултанд хариулъя. За байгаль орчин урамшлын өөрчлөлтийн яамны хэлтсийн дарга зохицоохон Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. За байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн дагуу амтны нөөц ашигны төлбөрөөс 2024 оны байдлаар 14.3 тэрбум төгрөг орсон байгаа. За энэ нь бол нийт байгалийн нөөц ашигны төлбөрийн 5.1% эзэлж байгаа. За үүний зарцуулалт бол байгалийн нөөц ашигны төлбөрийн бүх дүнгээр үзсэн тоогоор бол 63% гарсан байдаг. Тэгээ энэ дээр бол амтны нөөц ашигснаас буцаад амтныг хамгаалах нөөц судалгаа хийх энэ зарцуулах хувь хэмжээ бол 42% ийм байж байгаа. За саарл чоныг одоо агнуулах тухай энэ хуулийн өөрчлөлтийн асуудлыг бид нар олон улсын хамтрагч байгууллагуудаа бол олоодаа зөвшөлдсөн. За олон улсын байгууллагуудын байр За гүйцэж хариулъя. За олон улсын байр суурь бол нэгдэн орсон конвенцүүдийн хүрээнд асуудлыг харгалзаж үзэх ёстой. За хоёрдугаарт одоо байгаа зохицуулалтынхаа хүрээнд энэ асуудлыг шийдвэрлээд аймаг орон нутагт чиглэл өгөх замаар энэ асуудлыг зохицуулах болцоотой гэж үзсэн байдаг. Байгаль хамгаалагчдын хувьд одоо хяналтын үйл ажиллагаа манай салбарын яамд ирсээр одоо бид нар байгаль хамгаалалтыг чадваржуулах ялангуяа байгаль хамгаалагчдынхаа одоо төрөл ангиллыг одоо дээшлүүлэх, тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч, сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдын статусыг дээшлүүлэх ийм чадваржуулах ажлыг хийхэд төлөвлөж байж байгаа. За гişүүд асуулт асууж. За Бадамсрын гişүүн дахин тодруулжсоё. За би энэ хангалттай хариулт авч чадсангүй. Тэгээ чулуутай газар гэрээ барь, чонтой газар малаа өсөг гэдэг энэ бол одоо хувийн хувьд ингэж илүү ажил чичээгүй байх ёстой гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгээ манай зүүн бүсэд бол энэ чонтой холбоотой энэ зохицуулт бол одоо хэрэг энэ яг батлагдах юм бол маш их асуудалтай. Цагаан зээрийг одоо халдвар төвшнөөс сэргийлдэг, шүлхий, гоцалдвар төвшнөөс энийг хяндаг ганц амтан бол чон. За говийн бүсдүүд бол мөн одоо гөрөөснүүд байгаа. Тэгэхээр сааралчуул хамгаалах сарын аян гээд одоо манай Дорнод аймаг хүртэл одоо өрнүүлдэг штэ. Тэгэхээр энд бол асуудалтай. Тэгээ эрүүл хамгаалах олон улсын төсөл гэж жишээлбэл Баруун аймагт хэрвээ бэлчээлт нь мал барьчих юм бол тэрний төлбөрийн одоо олон улсын байгууллага төлдөг хүртэл одоо хэлбэрээр ингэж бас одоо энэ байгальд байгаа энэ зохицуулдаг амтныг хамгаалах ажлыг хүртэл хийж байгаа. Тэгээд энэ дээр одоо ямар байр суурьтай байна. Энийг ер нь юуг тооцож ер нь бүхэлд нь энийг ингээд олон улсын байгууллага За Амгаланбаатар гişүү хариулт өгье. За манайхаа эн чинь чоныг хөөж агнах гээд байгаа юм биш ээ. Хөөж алах гээд нэг хятах гээд байгаа юм биш шүү дээ. Яг үнэхээр хот руу дайраад малаа хариулаа явж явахтан дайраад эсвэл энэ галзуу солиот галзуурцсан чон одоо жишээлбэл говалтай гэх чинь Баруун аймагт Баян үлгээд гэх чинь хүнлүү дайраад
тэр ганжингаараа зогиж алсан гэдэг ингээд энэ интернет фэйсбүүкээр явж гин айлын от руу дайрч ороод 200 хэдээр нь хятадсан ийм тохиолдлууд Монгол даяараа байна штэ. За ингээд малчтын амьдралын хамгийн одоо гол орлого болсон бодийн төл ер нь энэ хангайн бүсэд, говийн бүсэд, за баруун бүсэд ерөөсө бодийн төл авч чадхаа байсан шүү дээ. Тэгэхээр эн чинь хүний амьдралаас илүү ийм одоо хуулиар хамгаалагдсан чон болчиход байгаа маа. Тэгэхээр эн чинь аймнаас мал сүргээ хамгаалах зорилгоор чон агнахын болоод тэр мөнгөний торгуул төлөхгүй гэж байгаа. Тэгэхээр яг амьдрал дээр яваад очих тэр нөгөө агнсан чоныг харцгаал за чи чон агнсан байна гэдээ 2 сая торгочдөг ийм л асуудлууд. За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.